Дэлхийн хаанаас ч Мо ТV. Хей за юу яцхан залуусаа Монголын кино зах зээлийн базаа нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн яг одоо subscribe, like, comment үлдээгээрэй. За мэдээж ойрын үед хийж байгаа Монгол кинонуудын талаар бол базаа маань эхэлдэг байгаа. Хамгийн ихний мэдээлэл бол That Day хэмээх киноны талаар байна. За Brosys Pictures гэд байдаг та бүхэн мэдэх баха. Батраад боо хоёр хаан байна олжир. Тэр хоёр тоглож байна PUBG. За энэхүү кино продакшны одоо захирал Болор цэцэг ихч өөрийнхөө Facebook хуудас дээр нэг ийм мэдээллийг тавьсан байгаа. Асар их хөдөлмөр юм шүү дээ. Миний хоёр хүүг хардаа ийм гоё залуус болсон шүү. Олон ч жил дарлаа. Энэ жил үүцээ задлнаа. Хараад аваарай киноныхон. Гэхдээ Монголд байхгүй л дээ ККК. That Day movie coming soon co-production гинэ. За тэгээ хаштаг 2027 гэсэн байна. Хүүхдийн уран бүтээлүүдээр алдарсан хоёр дүү бол одоо ийм том залуучууд болсон байна. За тэдний гол дүртэн тоглосон одоо цоошин That Day хэмээх уран сайхны киноны одоо продакшны ажил бол эхэлж байгаа юм шиг байна. Мөн одоо ямар жанрын кино, найруулагч нь хэн гэдг нь бол хараахан тодорхойгүй байх шиг байна. За хоёр дүү бол ийм том залуу болсон юм чинь романтик, драма, за экшн кино байх бол өндөр магадaltaй байна. Мэдээж хүүхдийн кино байхгүй гэдг нь бол тодорхой. За тэгээ Brosys Pictures-ийн хамт олон амжилт хүсье. Тун удахгүй That Day хэмээх киноны одоо албан ёсны постэр мэдээллүүд бол хөөрөх баха. За энэ хоёр залуу бол одоо саяхан л жоох хүүхдүүд байсан. Би одоо клипийг нь хүүхдүүддээ үзүүлдэг байсан чи гинтл юм том залуучууд болоод гараад ирэх юм. Цаг хугацаа гэж үнэхээр хурдан юм да. Насны намар гадтай ирхээ. За дараагийн ярих кино бол Хар дугтуу хэмээх аимшигын триллер, за нууцлаг төрлийн ийм мини series кино байна. За би өмнөх базаагаараа ийм киноны продакшн эхэлж байгаа юм байна гэж та бүхэнд бас мэдээлэл хүргэж исэн. Тэгвэл Хар дугтуу киноны зураг авалт ерөнхийдөө дууссан байна. За Баттай их сурвалжийн мэдээлж байгаагаар бол амар сүртэй. Баттай их сурвалжч байх те 5 баяр ахын хийснээр бол энэ киноны зураг авалт бол бүрэн дууссан байна. Яг одоогор бол пост продакшны ажлууд явж байгаа юм байна лээ. За сонноос энэ кинонд бол нэг жижигхэн хэсэгт аригуун нь бол дүр бүтээсэн байгаа. Мэдээж миний хамгийн дургүй найруулагч 5 баяр ах бол надад санал тавьсан. За нэг ийм жижигхэн хэсэгт ингээд ороод тоглоод өгөөч гэсэн. За миний хувьд бол ерөөсө татгалзах зүйл байгаагүй. Аригуун подкастаа эхэлсэн цагаас хойш л ер нь киноны талаар бол өөрийнхөө хэмжээнд судалж байгаа. За энэ удаад бол яг тогоонд нь орж нэг өдөр ч гэсэн буцлах юм боломж гарсан учраас шууд зөвшөөрсөн. Тэгээ 1-1-3-1. За нэг иймэрхүү сонинтой юм 7 хоног өнгөрлөө. Тэгээд Хар дугтуу хэмээх энэ хүд сувралын ерөнхий найруулагчаар бол Бэлчир хэмээх залуухан уран бүтээлч ажиллаж байгаа юм байлээ. Мөн одоо туслах найруулагч болон кино зохиолчоор бол 5 баяр ах ажиллаж байгаа юм байлээ. Энэ киноны гол дүрд бол жүжигчин Инэрл оролцсон тоглож байгаа юм байлээ. Би саяхан жүжигчин Инэрлийн талаар бол Facebook дээр бичижсэн гэдгийг та бүхэн бол санаж байгаа байх. Миний бас хамгийн дуртай залуу жүжигчдийн нэг байгаа. Ерөнхийдөө бол подкастаа ураад ярилцсан гэж боддог. Тэгсэн чинь нөгөө дуртай жүжигчнтэйгээ бүр ингээд нэг жижиг юм дүр бүтээсэндээ маш их баяртай байгаа. За тэгээд олон үгээр яг Хар дугтуу киноны албан ёсны мэдээллүүд тун удахгүй гарах байхаа. 9 сард ямар ч байсан нээлттэй гэсэн шүү. Одоо хэдүүлээ манай үзэгчдийн хамгийн ихээр хүсэн хүлээдэг Монголын кино зах зээлийн эргэн тойрондох хов жив, сенсац, мэдээлэлтэй танилцгаая. За ойрын үед бол кино театруудын асуудал бол нэлээд хурцаар шүүмжлэгдэж байгаа. Та бүхэн үүнийг бол мэдж байгаа бох тийм ээ. Базааны бараг дугаар болгон дээр л кино театрын асуудал яригддаг болсон. За тэгвэл саяхан манай нэг үзэгч энхүү одоо мэдээллийг над руу явуулсан байна. Яг одоо Дархан уулын аймгийн Өргөө кино театр дээр ийм байдалтай байна. Хүн аалз үзэж байсан боловч бүх танхим дэлгэж сунтарсан, хариуцж байгаа нэг ч хүн байхгүй. Буцаад 10 гаруй минут гүйлгэж унтрааж асааж янзалсан боловч 3D-ийн ажиллахаа болсон гинэ. Одоо кино сонирхогчдын маш олон жил хүлээсэн ийм кинонуудыг нэг аятайхан гаргачаач ээ. Одоо маш олон хэллээ тийм ээ. Энэ асуудлуудаа зэгцэлчээд одоо кино театраа гаргаач ээ. Шүн мөндөө ингээд унтаж амарч яхаар энэ кино театрынхаа болохгүй байгаа асуудлыг зэгцлээч ээ. Эрхэм кино театрын удирдлагуудаа. За одоо ганц өргөөг жижиглээд байгаа юм биш шүү. Ер нь бол энэ асуудал маш олон кино театр дээр бол гарсан байгаа. За сүүлийн үед шинээр байгуулагдж байгаа кино театрууд дээр бол хараахан гайгүй байх шиг байна. За түүнээс биш бусад кино театрууд дээр бол иймэрхүү асуудлууд бол маш олон гарч байна. Одоо хуучирсан байна гэдгийг ойлгооч ээ. Өөрчлөлт, шинжилэлт хийгээч ээ. Засварлаач ээ. Уг нь бол театрынхнаас үзэгчд маш энгийн зүйлийг хүсэж байгаа байхгүй юу? Зүгээр л гоё дууралттай, агаар сэлгэлттэй танхим, бараг ерөөсөө л энэ штэ. Саяын бичлэгнээс та бүхэн харсан бах тийм ээ. Киноныхон дуун яваад идэг, дүрсэн байхгүй. Яаж ийм нөхцөлд кино үзэх юм бэ? За тэгээд 10 гаруй минут гүйлгэж унтрааж асааж янзсан боловч 3D-ийн ажиллагаа болцсон гэж байгаа байхгүй.
Зарим хүмүүсийн хувьд бол зүгээр нэг техникийн саатал юм шиг боловч энэ бол одоо яг Marvel-ийн фэнүүдэд тийм ээ. За ялангуяа Spider-Man-ийн фэнүүдэд бол амар том эмгэнэл واخгүй юу. Хүсэн хүлээсэн киногоо ийм нөхцөл байдалтай нэг дутуу хагас үдсэн болоод гарна гэдэг бол үнэхээр гонигтай. Дараа нь ингээд дахиад гоё үзье гэхээр өмнө нэг хальт хулт үзсэн нэг юмыг мэдээд байдаг тийм ээ. Тэгэхээр нэг анхны гоё мэдрэмжээ дахиад үзэхдээ авч чадахгүй шүү дээ. Тийм учраас кино театрууд маань бол энэ техникийн асуудлуудаа жоохон шинжилээд, сайжруулад тэрний араас одоо үйлчлэгээ үзүүлээч гэж одоо уриалж байна. За дараагийн ярих сэдв бол Guys хамтлагийн дуучин, жүжигчин Лавга ахтай холбогдож байна. За Лавга ах бол өөрийнхөө Facebook хуудас дээр нэлээд ширүүн мэдээллүүдийг бол араас нь бол нийтэлж байсан. За үүнээс кино урлагтай холбоотой гэж бодсон зарим зүйлсээ бол та нарт уншиж өгье. Урлагт миний хаанч хүрэхгүй атснууд Монгол улсын гавьяа жүжигчин болцсон миний хажуугаар хамраас өхөөд зүрх тэр мэдрэмж. За нэг ийм постоор бол ихэлсэн байгаа. За шууд үүн дээр би өөрийнхөө дүгнэлтийг хэлэхэд бол Лавга ах бол үнэн хэлж байна. Энэ гавьяа шагнал гэдэг зүйлс бол нүдээ олгоо болоод маш удаж байгаа та бүхэнд бас өмнөх базааныхаа дугааруудаар бол хэлж исэн. Зарим жүжигчид бол одоо танил талаараа энэ гавьяа жүжигчин гэдэг шагналыг авж гин. Зарим нь бол одоо сонгуульд явж нам дагаж бүхс долоож авж гин. Яг үннийг хэлэхэд зөвхөн гавьяат ч гэлтгүй яг чин үнэнд шударгаар энэ одоо соёлын тэргүүний ажилтан гавьяат арт гэх мэт цолуудыг авж байгаа хэр олон жүжигчид байгаа вэ? Та бүхэн бас бодоод үзээрэй. Одоо би бол харьцуулаад бол тавьчмаар л байна. Гэтэ бас арай л муухай юм да. Guys-ийн Лавга ахын хувьд бол зөвхөн дуу хөгжим гэлтгүй кино урлагт ч гэсэн маш их үнэтэй хувь нэмэр оруулсан ийм жүжигчин хүн байгаа. Ёстой л Лавга ахын хаач хүрхгүй зарим нэг жүжигчид бол хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гавьяа жүжигчин гэх мэт цолыг бол авж байгаа гэдэг нь үнэ. За мөн одоо дараах комментиг бас бичсэн байгаа. 29 жил 2-гүй сэтгэлээр урлаг бүтээлээ. Одоо Монгол улсын гавьяат жүжигчин болъё ста. Авах юмаа авъя тэхүү. Авахаар болцсон хинч маргахгүй. CV үз бардам шаан гинэ. За мэдээж 29 жилийн түүхтэй Guys хамтлагийг бол дурдахгүй байх аргагүй. Хөгжмийн зах зээлч гэлтгүй одоо кино урлагт ч гэсэн Guys хамтлагийн үзүүлсэн нөлөө бол багахгүй. Мөн одоо 100 орсон цас хэмэх Монголын хамгийн анхны хипхоп мюзиклийг бол тайзан дээр тавьж исэн юм хамтлаг байгаа. Тийм учраас гавьяат цолыг өгөх ёстой гэдэг дээр би ч гэсэн санал нийлж байна. За базааныхаа төгсгөлд бол одоо Монголын кино урлагийн одоо энэ харт толб болоод байгаа эротик киноны талаар ярих гэж байна. Миний хувьд бол саяхан өөрийнхөө Facebook пэйж дээр бол нэг ийм постыг бичсэн байгаа, та бүхэнд уншиж өгье. Одоо энэ авга ах, хойд аав, хадам дүү, ээжийн нөхөр энтер гэсэн сэдвтэй эротик кинонуудыг хориглдог болмоор байна. Монголын IPTV OTT-нүүд ийм сэдвтэй кинонуудыг голохгүй авч зарим нь бүр энүүгээрээ хоолоо олж идэж байх шиг байна. Миний хувьд эротик киног гоо зүй талаасаа байх ёстой зүйлийн нэг гэж боддог. Гэхдээ сүүлийн үед хийгдэж байгаа эротик кинонууд бол гоо зүй интернет аваад гэр бүлийн хүчирхийлэл, араар тавил, садан төрөл хоорондын секс гэх мэт хитрхи буруу гажиг зүйлсийг сурталчлаад байна. Манай үеийнхэн ч яг юу ч үдсэн наалдахгүй. Харин эротик кино үзэгчдийн зах зээлийн дийлэнхийг өсвөр насныхан бүрдүүлж байгаа. Эротик кинонууд хэдийгээр насанд хүрэгчдийн ангилалд багтж байгаа ч өсвөр насныхан хүссэн зүйлээ төвөггүй болоод үзчихдэг цаг үед бид амьдарч байгаа гэдгийг сануулж хэлмээр байна. Насанд хүрэгчид үзэх байсан ч ийм гажиг зүйлс хийхэ боль. Одоо тэгээд үзэхэ боль гэх байх та. Би угаасаа үздэггүй. Ашигладаг OTT аппликейшнууд нүүрэн дээр гарч ирээд байхаар нь дургу хүрээд бичв. Зүгээр л хоорондоо юу яалтаа бистануудаа. Үхсний чинь авга ах ээжийн нөхөр мөхөрвэ. За өчигдөр би нэг OTT ухад сууж байгаад нэг ийм гажиг кинонууд гарч ирээд тахаар нэлээд бухимдаад нэг ийм постыг бичсэн байгаа. Үүнтэй бол үзэгчд бол санал нийлж гин гэж би бол ойлгосон. За энэхүү пост дээр маань бол жүжигчин Чоймлийн болт ах комент итсэн байсан. Ах нь аль эртэл хэлж байсан шүү дээ. Энэ бузрууд мөнгө олохын тулд бүр ичгээ байсан. Энэ бол ловер хийж мөнгө олохтой яг адилхан үйлдэл. Новшийн нийгэм болчихож Монгол хүний санаанд орохооргүй зүйлсээр хийж байна. Энийг чинь бага насны хүүхдүүд харж үзэж өсч байгаа шүү дээ. Реклам зар сурталчилгааг нь бид Америк, Европ биш, бид уул нь ондоо ёс суртахуун зан заншил эрхэмлэх өв соёлтой байсан юмсан. Аятайхан кино хийчгийгээд хичээгээд явж байгаа олон залуус байгаа. Харин хажуугаар нь кино урлагийг нь бузарлаж байгаа ийм хулгайчуудыг яах вэ? Киночдоо. За ингээ кино урлагийн салбараас ч гэсэн дуу хоолойгоо хүргээд эхэлсэн байна. За тэгээ сая бичсэнчлэн одоо миний хувьд бол эротик киног бол гоо зүй талаас нь бол хүлээн зөвшөөрдгөө.
Жишээлбэл та бүхэн одоо найруулагч Синг Доржийн хийсэн Flowers гэдэг эротик драм киног үзээрэй. Ер нь бол эротик кинонууд бол нэг иймэрхүү өнгө аястай, хүч хөдөлмөр шингэсэн, зохиолтой, юм гоо зүйтэй байх ёстой гэж би бол боддог байгаа. Гэтэл сүүлийн үед бол хитрхи буруу гажиг сэдвтэй эротик кинонууд бол маш ихээр гарч байна. Энэ бол одоо бидний хойч үе болсон залуу хүүхдүүдэд бол маш хортой гэдгийг би бол хэлмээр байна. Одоо хой дижийн тачааллын, заваан авга ахлын одоо та бүхэн дараах постеруудаас бол ямар кино хийгдээд байгааг бол харж болно. За эротик киног хүлээн зөвшөөрөгч гэсэн иймэрхүү гажиг сэдвтэй кинонуудыг бол хизээч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ бол энэхүү базаагаараа бол мэдэгдэж байна. Иймэрхүү кинонууд одоо дахиж араасаа гараадах юм бол эднэртэй бол тэмцэнэ, бойкот хийн, cancelтна гэдгийг бол аль бие ёсоор мэдэгдэж байна. Тэгэхээр үзэгч та бүхнийг за мөн одоо кино урлагийн салбарын уран бүтээлч та бүхнийг энэ гажиг ёс суртахуунгүй эротик кинонуудтайгаа тэмцэхийг уриалж байна. За Аригун базааны маань шинэ дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэн subscribe дараарай. Мөн одоо хамгийн гол нь like, comment юм байлээ шүү манайхаа. YouTube-ийн алгоритм тэгж ажилт юм байлээ. Like дараад comment бичиж байгаа видеог бол дээш нь явуулаад илүү олон хүнд үзүүлээд идэв юм байлээ. Тийм болохоор та бүхэн манай контентыг үзээд нэг like дараад emoji ч болсон үлдээгээд гарч байгаарай. Энэ нь бол маш хэрэгтэй юм байлээ шүү. Та MoTV аппликейшнээр сүүлийн үеийн бүх төрлийн кино контентуудыг дэлхийн аль ч өнцгөөс өөрийн хүссэн төхөөрөмжөөр хүлээн авч үзээрэй.